Харин Монгол Ардын намын даргын өрсөлдөөнд ялагдсан ерөнхий сайд Зандан Шатар болон зарим нөхөд маань эхлээд намын дүрм баг урлын гишүүдийнхээ дийлэнх олонхын гаргасан шийдвэрийг үгүйсгэж одоо бүр ирээ цэргүүгээр улсын их хурлын тухай хуулийг зөрчхийн зэрэгцээ. Гадаадын нэр бүхий хэвлэлд ор үндэслэгүй мэдээллийг төлбөр төлөн байршуулж түүнээс их сурвалж болгож гүтгэн харлуулснаа ерөнхий сайд Зандан Шатар төрийн байгуулалтын байнгын оройн хуралд өөрийн биеэр нотолсон. Тэдний захин орчинд хийж байгаа гүтгэлэг нь төр засагт ажиллаж байгаа хэнийг ч итгэж дэмжих боломжгүй болтол хараар будаж Монгол улсын тусгаар тогтнол алдагдах аюул нүрдэж байна. Энэ аюул засаглалын хямралд хүргэх хүртлээр нэгэн түндэрч засгийн газар нь парламентынхаа дээр гарч байгаа хууль бус явдал болж байна. Бидний зорж тэмүүлж бүтээж ирсэн ардчилсан парламентын засаглал цөөн хүний эрх ашигын явцуу үйлдэлүүдээс болж сорилтод орох хүртлээр хэврэг болсон байна. Иймээс энэ үед надад албан тушаалтай зууралтан суух эрх ёс зүй алга байна. Намайг улсын их хурлын дарган албан тушаалтай байгаа учраас шалгуулахгүй байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр ирлээ. Өнөөдрийг хүртэл хийсэн хэрэг шалгуулсан асуудал надад байхгүй. Яг энэ цаг үед би бүрэн итгэлтэйгээр улсын их хурлын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж өнөөдөр улсын их хуралд албан ёсоор мэдэгдэж байна. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж нэр төрөө сэргэх болно гэдгийг бас энэ ташрамд хэлье. Нөгөө талаас олон нийтийн өмнө ил харагдахгүй ч хөшгөний ард олон үйл явдал хөөрч байна. Ардчлал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэл нийтлэх эрх чөлөөнд эрсдэлч боддоор учирч хүмүүс үгээ цэгнэн бодлооч нуух хэмжээнд хүрсэн байна. Цаашдаа Монгол төрийн бүх үйл ажиллагаа хуулийн дор явагддаг байх ёстой. Иймээс хуулийг уландаа гიშгсэн улайран эрх мэдлийн төлөөх тэмцэл удаа дараагийн уваагүй үйлдэл үргэлжилж байгаад цэг тавих цаг нь нэгэнт болжээ. Энэ шийдвэр бол Монгол улсын парламентын тогтолцоог эрхэмлэн дээдлэх ёс зүй, шудраг ёсны төлөөх хийж буй тэмцлийн маань эхлэл юм а. Монгол улсад хүн биш хууль засгалдаг байх эрх зүй төрийн төлөө парламентын нэр хүндийг сахин хамгаалж улс төрийн дарангуйллын хар сүүдрийн хөрс сүрийг бий болгохоос сэргийлж гаргаж байгаа шийдвэр юм а. Эцэст нь ерөнхий сайд Зандан Шатар тандаж хэлэхэд Монгол төрийн үйл ажиллагаа тогтвортой саадгүй хэвийн үргэлжлүүлэх үүднээс хоёулаа хамт тогтцох нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн дотоод асуудлаа Монгол Ардын намын их хурлаараа хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг намын даргын хувьд албан ёсоор хэлье. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.